Эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. Төгөлдөр ТV-с эхлэн явуулдаг онлайн ярилцлагын нэгэн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт маш сонирхолтой зочин оролцож байгаа. За өнөөдрийн манай ярилцлагын дугаарт бол Шикаго хотоос Батбаяр оролцож өөрийн явуулж байгаа сонин содон олон түмэнд хэрэгтэй сургалтын тухай мэдээллийг өгнө. За урилга хүлээн авч оролцож байгаа Батбаяртай маш их баярлалаа. Та сайхан зоншиж байна уу? Сайн байна уу? Сайхан зоншиж байна. Та бүхний ажил өндрөө. Сайхан байна. За өнөөдрийн дугаарт бид хоёр танаа зүгээс эхлэн явуулж байгаа сургалтын тухай гол төлөв тойрон ярилцсанаа. Ярилцлагын эхэнд та өөрийгөө болон хамгийн гол нь бизнесийн тухай, сургалтын тухай дэлгэрэнгүй танилцуулах уу? Сайн байна уу? Намайг Батбаяр гэдэг Америкийн нэгдсэн улсын Иллинойс мужид амьдардаг. Тэгээд миний хувьд бол бүгд Хятад улсад их сургууль төгссөн 90-ад оны үед. Тэгээд ер нь бол өнгөрсөн 30 жил төрийн байгууллагууд болон олон нийтийн байгууллага, олон улсын байгууллагуудаар ажиллаж ирсэн. Өмнө нь бол 20 жилийн өмнө Америкийн нэгдсэн улсын Денвер хотод амьдардаг байсан. Тухайд бол нэлээд нийгмийн идэвхтэй Колорадо мужийн монголчуудын холбооны ерөнхийлөгч, Улаанбаатар хотын Колорадо Денвер хотод суух суурин төлөөлөгч гээд нэлээд олон ажлуудыг хийдэг байсан. Тухайд бол Денвер хотод Улаанбаатар хотын парк гэж байгуулад, дараачлан тэн дээр тулга хөшөө гэж байгуулад, Хойд Америкийн монголчуудын анх удаар хуралдаа гэж зохион байгуулад, ийм түүхэн ажлуудыг бол нэлээд хийж олон нийт рүү чиглэсэн ажлуудыг хийдэг байсан хүн байнамаа. Тэгээд тэр цагаас хойш 2012 оноос хойш бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Джеймс Картерийн үүсгэн байгуулж ирсэн Friendship Force International гэдэг олон улсын байгууллагыг Монголд байгуулад одоо бас 13 жил амжилттай бас удирдаад явж байгаа. Дэлхийн 60 гаруй орнд салбартай 25,000 гишүүнтэй ийм байгууллагын бас Монгол дахь салбарыг хариуцсан явдаг ийм хүн байнамаа. Сургалтын төв бол гүрүү сүнслэг хөгжлийн төв гэж байна шүү дээ, тийм ээ. За мэдхгүй хүнд бол магадгүй шашны зорилготой юм болов гэмээр ийм нэршилтэй байгууллага байна. Тийм учраас энэ бизнесийн сургалтын тухай маш сайхан дэлгэрэнгүй танилцуулах уу? За тий. Ер нь бол бид нар бол яг өдөр тутмын амьдралдаа ингээд яг өөрсдийн амьдрал нийгэм рүүгээ чиглээд ажиллаад амьдраа явдаг. Гэвтэл бидний хажууд ийм сүнслэг хөгжил ахаад ухамсар гэдэг зүйл байдгийг бид нар мэддэггүй явдаг юм байлээ. Тэгээд миний хувьд 2010-11 оноос хойш тэр сүнслэг хөгжлийн сүнсний сэрэлт гэдэг зүйл явагдсан. Өөрөө тэрийг мэдээгүй. Тэгээд амьдралд бол маш их өөрчлөлт гардаг ийм зүйл байдаг. Тэр бүхнийг туулаад 15 жил яг бас чимээгүй өөрөө дотроо энэ бүхнийг судлаад яг энэ дээр тулж ажиллаад ингээ 15 жилийг өнгөрөөсөн байгаа. Мэдээж ажлынхаа хажуугаар өөрөө дотооддоо ингээд өөртөө ажиллаад ингээ ирсэн ийм зүйл байдаг юм аа. Тэгээд ямар нэгэн шашны зүйл биш. Энэ бол цэвэр хүн болгонд байдаг дотоод ухамсарын асуудал байгаа. Яагаад тэгэхээр одоо дэлхийн нийтээр ер нь бол урд төрөл, хойд төрөл, хүний сүнс бол ерөөсөө ингэж дуустгүй юм байна. Ингээд төрлөөс төрөл дамжаад явдсан байна гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. Яагаад тэгэхээр өмнө нь бол зөвхөн нэг Азийн орнууд энэтхэг болон энэтхэгийн эргэн тойрон тэр буддын шашинтай тэр орнуудад л энэ талаар ярьдаг байсан бол одоо сүүлийн үед бол Америкт бол маш ярьдаг болсон. Америкийн эрдэмтдүүд энийг судлаад одоогийн байдлаар Америкт 2500 хүүхэд урд насаас сансан байна гэдэг энэ судалгаа гаргаад Опрагийн нэвтрүүлгээр сүүлийн 20 хэдэн жилийн туршид маш олон хүүхдүүд энийг нотлоод батлаад ирсэн байдаг. Тийм болохоор энэ сүнсний хөгжил гэдэг зүйл бол зайлшгүй чухал зүйл байдаг юм байна. Бид нар ингээд энэ насныхаа амьдралаар амьдраад дуусчдгүй юм байна. Ахаад бид нар энэ насныхаа амьдралыг дуусгахад дараа нь ахаад дараагийн амьдрал биднийг хүлээж идэг юм байна. Тэгэхээр бид нар энэ насныхаа амьдралд өөрсдийгөө маш ёс зүйтэй зөв тэр дотоод ухамсартай өөрсдийгөө маш сайн хөгжүүлж дараагийн амьдралд шилжих ёстой зүйл байдаг юм байна гэдгийг ойлгож мэдсэн юм аа. Энийг бол аль ч шашны байгууллагууд мөн л заадаг, гэгэрэлж гэж хэлээ заад
одоо буян ном гэж заадаг, одоо инрэл нэгүсэл хайр гэж заадаг, бүхэн шашнууд энийг заадаг. Энэ бол яг л энэ замд бас хүмүүсийг чиглүүлж оруулдаг ийм зүйл байж байгаа. Тэгэхээр биднэрт хүн болгонд хамааралтай ийм зүйл байгаа юм. Тийм учраас яг өөрөө энэ тэр амьдралын алдаа оноо бүх юмыг туулаад яг энэ тэр цаад далд мөн чанарыг мэдсэн хүний хувьд одоо бусад одоо төөрөөд өөрийгөө сайн мэдэхгүй явж байгаа тэр хүмүүст бас тус нэмэр болох болов уу гэж бодоод энэ өөрийнхөө сургалтыг ингээд эхлүүлж байгаамаа. Ямар ч тач ямар нэгэн одоо шашны бол хамааралгүй. Энэ бол ерөөсөө шашин бол огт биш. Харин ч бүр эсэргээрээ манай сургалтууд хувь хүн ямар ч шашинтай хүн байсан гэсэн тухайн шашнаа бүр хойш нь тавьж яагаад тэгээд яг зөвхөн өөрлөгөө анзаараад хүн өөрийнхөө хувь зан чанар, хүн өөрийнхөө одоо дотоод мөн чанараа хөгжүүлэх, өөрийнхөө одоо тэр мэдрэмж, тэр өөрийн дотоод итгэл үнэмшил энэ бүхэн дээр ажиллаад ирэхэд хувь хүний одоо гадагш байгаа одоо сэтгэлийн хөдөлгөөн болж илэрхийлэгдэг тэр зан чанар, характер, бусдад харилцах харилцаа, мэдрэмж, хандлага бүх юм өөрчлөгдөж явчихдаг. Хувь хүн та өөрөө өөрчлөгдөж таны амьдрал бүтнээрээ өөрчлөгддөг. Бид нар бол өөрсдөө бүгд би мэдчихээн, би чадчихээн, би мундаг гэж боддог боловч бид нар хизээч тийм байдаггүй. Бид нар өнөөдөр маш өндөр боловсрол, олон хэл сураад өөрсдөө их мундаг болчлоо гэж боддог байсан маань энэ маань бол яг энэ дотоод ухамсарын төвшөнд ярихад бол энэ бол үнэхээр андуур байсан байдгийн байна гэдгийг бол яг энэ сургалтанд явхад бол хүн ойлгоно. Дахиад аль нэг шашин бол хүнийг бол маш зөв зам бүрт оруулж өгдөг. Тэгвэл цааш нь бол хөгжих тэр боломж нь бол тэнд харагддаггүй. Яагаад тэгэхээр одоо тэр шашинд ороод хүн маш сайхан тэр нэг аврал амар амгадангийн одоо тэр нэг юу cover-дор ороод ингээд тайвширчдаг. Тэгээд өөрийгөө хөгжүүлэх тэр хөгжлөө орхичдаг. Сүнсний сэрэлт гэдэг бол ерөөсө бүхэнд явагддаг зүйл. Энэ зүйл яадаг вэхээр хүн болж төрөөд гэр бүлийн хүмүүжлээс эхлээд тэр хүний дотоодод сүнсний сэрэлт, сүнсний хөгжил явагдаж идэг. Сургуульд ороод багшаас тэр ёс зүй, бусдыг хүндлэх, ах цахаа хүндлэх гээд бас ахаал тэнд сүнсний хөгжил явагдаж идэг. Ахаад том болоод хүний амьдралд ямар нэгэн одоо амьдралын бэрхшээл, зовлон зүдгүүр гарч ирэхэд хүн ахаад одоо яадаг үлээ ийх үлээгээ явахад нөгөө нэг шашин ламбо одоо хүмүүс л тэр хүмүүс тусалдаг. Тэрийг хайж явж гинэ гэдэг чинь тэр хүн сүнсний хөгжил явж гинэ гэсэн үг гэдэг. Харин энэ бүхнийг мэдснээрээ тэгээд зогсох биш ахаад цаашаага эн чинь чухал юм байна гэдээ өөрийгөө хөгжүүлэх энэ ажил хамгийн чухал гэдэг юм. Өөрөө дээр дурдлаа шүү дээ. Би бол сүнсний одоо сэрэлтийг мэдэрсэн гэж. За тиймээс энэхүү одоо сүнсний сэрэлтийг мэдрээгүй Батбаяр өнөөдрийн мэдэрсний дараа Батбаяр хоёрын одоо хооронд ямар ялгаа байна? Энэ талаар магадгүй ойлголт муу хүмүүстэй одоо ойлголт өгөх үүднээс энэ талаар ярих. Энд бол маш чухал асуулт. Одоо өмнө нь бол зөвхөн хувь хүний зан характер, одоо үжил баримтлал, ертөнцийг ойлгох, бусдыг хүндэлж хайрлах, энэ дотоод сэтгэл, мэдрэмж энэ бүх юм дээр би өөрийгөө их л сайхан гэр бүлд өсөж төрсөн, сайхан боловсрол эзэмссэн, сайхан ажил төрөл хамт олон бүх л зүйлээр одоо ингээд өв тэгш гэж ойлгодог байсан бол тэр бүхэн маань бол биш байсан байлээ. Ахаад тэрний цаана илүү өөр тэр чин бол зүгээр нэг хүний одоо үндсэн суур хэмжигдэхүүн байсныг би тухайн үед бол мэддгүй явсан байлээ. Тэгээд хүний амьдралд өөрчлөлт гараад сүнсний сэрэлт гэдэг зүйл явагдахаар хүнд бол хүмүүст өөр тусдаг. Зарим хүмүүсийг бол бүр оронгоор нэрвүүлдэг. Амьдралын бүр өөрчлөөд өвдүүлнэ, эрүүл мэндээр нь дорой туулна, амьдралын гэр бүлийн байхгүй болгоно, хөрөнгө мөнгөгүй болгоно, бүр ингээд шал арчдаг. Хорвоо олгос чанга. Тэр цагт найз нөхөд цутаага явчихна. Ах дүү тоохоо болчихно. Ингээд хүний амьдралд бол маш олон зүйл тохиолддог. Энэ бүхнийг ойлгоод ирэхэд өөрийгөө энэ бүх шалтгаан өөрт байсан байна гэдгийг хүн ойлгож мэдэрдэг. Ингээд өөрөө дотроосоо засаад, өөрийгөө мэдрээд, өөрийн тэр сэтгэл дээр байгаа бүхэл муу зан чанарууд бүгдийг засаа сайжруулад ирэхээр бүх зүйл дагаад ингээд мэдээж өргөс авсан юм шиг шууд нэг дор сайжрахгүй. Энэ бол ингээд нэг талаасаа хөөгдөөд ингээл
айжуу алсуураа энэ бол маш удаан хугацааны процесс явагддаг ажил байдаг болохоор хувь хүний амьдрал дээр буцаад бүх юм дэлгэрээд сайхан зөв тэгцэндээ ороод явагддаг. Ийм чухал зүйл байж байгаа юм. За дэлгэрэнгүй тайлбар өгсөн маш их баярлалаа. Хоёулаа сургалтын тухай ярилцъя. Танаа сургалт удахгүй одоо эхэлж байгаа гэж ярьж байна. Энэхүү сургалтыг явуулчих юм одоо ямар хүмүүстэй зориулагдсан байх вэ, тийм ээ? Сургалтын хүрээнд одоо ямар сургалтын одоо агуулгууд байна? Үүнд сурснараа хүмүүс юу суралцах вэ? Энэ талаар дэлгэрэнгүй ярилцаач. Ер нь манай сургалт бол хоёр шаттай. Тэгээд одоо эхний шат нь бол 2-7 хоногийн 4 удаагийн сургалт орж байгаа. Тэр бол ерөнхий мэдлэг олох сургалт байгаа. Хүн болгоо өөрийн авсан өөрийн одоо хэмжээний мэдлэгтэй байж идэг. Ер нь бол зарим нь бол жоохон шашин тал руугаа мэдлэгтэй байж идэг, зарим нэг нь бол жоохон бясалгал тал руугаа мэдлэгтэй байж идэг. Эсвэл зарим нэг нь одоо өөртөө одоо өвгдээд саав ээж өвөмөгөөс улбаасан ерөнхийдөө зөв байх тэр төлийн одоо ёс зүйтэй байх гэдэг ийм мэдлэгтэй байж идэг. Янз бүрийн туршлага мэдлэгтэй байдаг. Манай сургалт бол яг бүгдийн цогцоор нь эхнээс нь уус уртаа заах юм. За бид ер нь хин юм бэ? Хүн гэж ер нь энэ орчлонд яах гэж ирдгийг. Одоо хүн болгоо ер нь бол дотроо өөрөөсөө бол асуусан байдаг шүү дээ, тэ. Ер нь яах гэж энэ хорвоод би ер нь хүн болж төрдгийг. Тэгээ ингээд нэг 50 жил, 60 жил, 70 жил амьдраад ингээд буцаад байхгүй болчих юм бол энэ хүн болж төрхийн ер нь утга учир маань хаана байна гэдэг. Тэгээд тэр нь хариулт байхгүй ингээд ер нь орхигчдөг. Гэтэл бид нар бол үнэхээр одоо тэгээд дуустдаг зүйл биш юм а гэдгийг ойлгоцохоор хүн гэж бид нар яг угтаа хин яаж цаашаа дамжиж явж идгийг, яаж дараа төрөл гэж явдгийг, энэ орчлонгийн мөн чанарын уялдаа холбоо юу байдгийг ингээд. Одоо жишээ нь манайх эхний өдөр бол ингээд одоо энэ хүн бос төрхийн утга учир энэ шалтгаан үхэл гэж юу юм, хойдноос дахин төрөл гэж юу юм, сүнс гэж юу юм. Энэ орчлон ертөнцийн ер нь жинхэнэ мөн чанар нь юу юм те. Ингээд энэ бүгдийг мэдээд ирэхээр тэгвэл бидний хүний амьдралын зорилго юу юм бэ гэдэг. Бүгдийн цогцоор нь эхний өдрөө заа. Хоёр дахь өдрөө бол яг хувь хүн рүү өөрлөн чиглэсэн ерөнхий мэдлэгийг олгоно. За би гэж хин юм бэ? За бидний тэр далд ухамсар цаад цэвэр нарийн ухамсар маань юу юм бэ? Тэр ухамсар хэрхэн ажилтгийг дотоод бүтцэн юу гэдгийг. Энийг бүгдийг зааж өгнө. Тэр дотоод нарийн бүтцүүдийг. Тэгээ яаж ажилтдаг, өмнө нь яаж буруу суугддаг, яаж тэр бүхнийг цэвэрлж зөвөр програмчилдаг энэ бүгдийг зааж өгнө. Тэгээ үнэт зүйлүүдийг заана. Тэгээ үеийн үр энэ ч бүгд яг дотроо ингээд секшнүүд байж байгаа. Энэ бүгдийг зааж өгнө. Тэгээ 3 дахь өдрийн сургалтаараа бол одоо сүнсний сэрэлт гэж юу гэдгийг, сүнсний сэрэлт хэрхэн явагддгийг тийм яг саяны ярьдаг. Тэрийг бол бүр нарийн детальчил зааж өгнө. Тэгээ хувь хүний өөрхөн төвшин ерөнхийдөө өөрт нь ойлгуулна гэсэн үг. Тэгээд далд ухамсарыг дахин шинээр хэрхэн загварчлах уу, манифест яаж хийдгийг, тэр үеийн үрийг яаж цэвэрлэдгийг, өөрийн энэ насны амьдралыг яаж бодитоор болгодгийг. Бид нарт одоо ингээм амьдралд ингээд янз бүрийн гацаанууд гарч ирээд байдаг. Хичнээн сайхан мэдлэгтэй мундаг одоо би царайж ус төгс төгөлдөр сайхан байлаа гэд хань ижил ингэж нэг л сайн хань заяадгүй ч юм уу тэг ингээд эсвэл ажил төрөл ингээд нэг л болж өгдөгөө ч юм ингээд гацаанууд гараад тэр бүхэн бид нар ингээд дандаа гаднаас одоо хин нэгний буруутаагаас болоо гэж гаднаас одоо хайдаг бол тэр бол биш юм байна. Яг өөрт байдаг юм байна. Өөрийн тэр дотор байгаа тэр хоримтлагдсан үеийн үрийн шалтгаанаас болоод байна уу? Тэр буруу итгэл үнэмшил, буруу үжил баримтлал, буруу зан характер тэр бүхнээс болоод байна уу? Энэ бүгдийг цэвэрлээ засаад ирэхээр бүгд засарна. Тэгээд энэ амьдрал дээр энийг засахын утга учир нь бол дараагийн амьдрал илүү гэрэл гэгээтэй сайхан байна гэсэн үг. Ингээд 4 дахь өдрийн одоо сургалт бол хэрхэн одоо үхэлд бэлдэх вэ? Үхэлд бэлдэнэ гэдэг бол маш том сэдэв байдаг. Үхэл гэдэг зүйл бол одоо ирэхэд хүн бол маш айч очиж сандардаг, энэ биендээ хорогддог, үр хүүхэдтэй хорогддог, аав ээж ах トゥ удаа хорогддог. Яагаад тэгэхээр үхэл гэдэг зүйл биднэрт ингээд за одоо чи маргааш үхэх шүү, хэдэн цагт үхэх шүү гэд ингэж ирдгүү гинтл ирдэг зүйл болохоор зарим хүмүүс бол хичнээн сайхан явж байгаад цэл залуугаараа яг эд мандах үе дээрээ тэр ингээд явцдаг. Зарим хүмүүс бол их сайхан удаан насалдаг. Ингээд янз бүр байдаг. Тэгээд энэ бүхэнд хизээ нэг үхэл ирэх цагт биднэрт хинч туслахгүй. Хувь хүн өөрөө өөртөө л туслана. Тэгэхээр тэр бүхэнд хүн өөрөө өөртөө эзэн байж, өөрөө өөрийнхөө тэр айд сандралгүй байж, одоо бясалгалаар яаж өөрийнхөө ухамсарыг одоо энэ одоо өнөөдрийн сайхан
боломж болцоотой байгаа дээр тэр туршлагыг хуримтлуулж авдгийг одоо өөрийнхөө тэр бие дээр болж байгаа процессыг яаж мэдэрдгийг, яаж хажуунаас нь ажиглаад хараад анзаараад сурдгийг энэ бүх мэдгийг зааж өгөх юм. Тэгээд одоо хамгийн нэг нарийн мэдлэгүүд бол одоо тэр энэ бол шашны зүйл биш. Хүмүүс бол шашин гэж буддын шашнах гэж ойлгоод байдаг. Бурхан Буддагийн одоо бурхан Будда бол ямар нэгэн шашны хүн байгаагүй. Тэр хүн бол зөвхөн хөв хааны хөв хүн байсан. Тэр хүн өөрөө тэр үед бол энэ тэгт бол одоо ведийн шашин ч гэдэг юм уу маш олон одоо эртний шашнууд байхад тэр шашнуудаас бурхан Будда бол харин эсэргээрээ зүхтаагаад өөрөө ганцаараа явж байгаад өөрийнхөө яг дотоод мөн чанар өөртөөгөө ажиллаж төрөөгөө одоо олсон байдаг. Тэгэж одоо яг энэ орчлонгийн яг мөн чанар үннийг хэлсэн хэдийн юм зүйлүүд байдаг. Тэр нь бол одоо тэр бусдыг битгий ялгуурал тий та бол ерөөсө бусдын нэг юм. Та бол цор ганц юм. Тэгтээ бас та бол бусдын нэг юм. Бид нар бүгд бие биенээсээ уялдан хамааралтай аливаа зүйл бол мөнх биш ээ. Энэ бүх зүйл хоосон чанартай тий тэгсэн мөртлөө бас мөнх дандаа энэ бүх нарийн ухаануудыг хэлсэн байдаг. Билгийн мэлми гэж юу юм тий? Билгийн мэлми гэхээр одоо зарим газар бол одоо хүний духан дээр ингээд одоо янз бүрийн бодог юм наагаад ингээд одоо билгийн мэлми гэж нээгээд үгэж гэж гэх жишээ нь ингэж харагддаг. Билгийн мэлми гэдэг бол хүн өөрийгөө одоо энэ ертөнцийн мөн чанарыг маш зөвөр харж сурах, бүгдийг зөвөр ойлгох, тунгаах энэ тэгш ухааныг хэлж байгаа юм. Энэ бүхнийг бас заана. Тэгээд эцсийн бүлэг тэр чөлөөлөлт гэгэрэл гэдэг зүйлийг юу байдгийг тэр чөлөөлөлт гэгэрэл гэхээр одоо маш тийм нэг өөр газар очоод ингээ яачдаг ч юм уу тийм зүйл бол биш. Өөр хүн аль нэг одоо шашны эзэмшдэг зүйл биш. Энэ бол хэн нэг аль нэг шашин одоо хэн нэгний өмчлөдөг зүйл биш. Гэгэрэл гэдэг зүйл бол таны дотоодод байдаг юм аа. Та өөрийгөө л гэгэрүүлэх ёстой. Өөр хэн ч таныг гэгэрүүлж чадахгүй. Тэгэхээр тэр чөлөөлөлт гэдэг зүйл бол та тэр муу өөрийн чинь одоо эзэмдээд байгаа тэр тасралтгүй хөврөөд байгаа тэр муу сэтгэл бодол аль бүхнээс ангижрах тэр итгэл үнэмшил тэр үүлийн үрээсээ цэвэр ангижрахад та өөрөө гэрэл болоод асчдаг. Бүр бүхэл бие чинь гэрэл болж асдаг. Тэгээд яг хөө гэрлийн төлөө бол мэдээж явахгүй би нэг бол маш их хэлдэг. Хамгийн гол нь тэр чөлөөлөлт амар амгалан тэр дотоод эрх чөлөө амар амгалан гэдэг зүйл бол энийг л зүгээр гэгэрэл гэж хэлээд байгаа. Энд яаж хүрдэг, энэ ямар их утга учиртай зүйл байдгийг тэгээд тэр чөлөөлөлт хүрэхээр ахиж төрөл авах шаардлагагүй гэж ярьдаг шүү дээ. Мэдээж бид нар бол бүр тэр нарийн юм те дараагийн асуудал. Тэгээ 4 хоногийн сургалт ингэж явчаад ерөнхий бүх мэдлэгээ ойлгоод авсан хүнд дараад нь 6-7 хоногийн юм эсвэл ганцаарчилсан хов хүний 6 сарын дадлагжуулах сургалт. Яг нөгөө миний төрөний хэлсэн хүн бол зүгээр яриад мэдээд бол тэр бол мэдлэг биш юм аа. Өөр дээрээ хэрэгжүүлээд алхам хийж тэр жинхэнэ биелэлээ олдог зүйл байгаамаа гэдэг тэрийг заах юм. За маш ойлгомжтой. За энэхүү сургалтанд сорьгсон хүмүүс яаж хэрхэн бүртгүүлэх вэ? Яаж холбоо барих вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. Тэгээ манай Facebook хаяг байгаа. Гүрүү сүнслэг хөгжлийн төв гэд Facebook хаяг байгаа. Дахиад www.guru-center.org гэд манай вебсайт байж байгаа. Тэгээд вебсайтн дээр ороод тэр бүртгүүлэх гээд линкээр нь ороод бүртгүүлнэ. За өнөөдрийн дугаард оролцож ерөнгөө сонирхолтой яриа өгсөн тань маш их баярлалаа. За ингээд та бүгдийн цаашдын одоо сургалтын ажилд нь өндөр амжилтыг хүсье. За хэрвээ үзэгчид маань үүнтэй холбоотой ямар нэгэн асуулт байгаа бол Батэрт шууд холбогдсон имэйлээр тодруулга авах ийм боломжтой байна. За ингээд ярилцлагын цаг бол үндсэндээ өндөрлж байна. 1 минутын хугацаанд миний асуугаагүй. За магадгүй өөрийн бас үзэгчид хүмүүс бас хүргэе гэж бодож байсан сэдв байгаа бол боломжийг танд олгож байна. Ер нь бол ингээд энэ сайхан нэвтрүүлэгт орох боломж олгосон та бүхэнд юуны төрөнд баярлалаа гэдэг чин сэтгэлийнхээ талархлыг илэрхийлье. Тэгээд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд бол бид нар бол аливаа зүйлийг одоо дараа гэж хойш нь тавьдаг. Гэтэл дараа гэдэг зүйл бол ерөөсөө байдаггүй. Хэрвээ та өөрийнхөө дотоодыг сонсох хэрэгтэй шийдсэн бол шууд шийдвэрээ гаргах хэрэгтэй байдаг. Яагаад тэгэхээр одоо ялангуяа энэ
сүнслэг хөгжил дотоод ухамсарын энэ ажил дээр бол хойш нь тавих энэ маш урт хугацааны ажил байдаг болохоор энийг бол тэгж жагаад нэг завтай чөлөөтэй хүмүүс бол ихэнх нь бяцлагал хийдэг ч юм уу хүмүүс бол тэгж харагддаг. Одоо найз нөхдүүд ярьчаад одоо нэг бизнесээ нэг босгочаал тэгж жагаад наадах руу чи нэг орондоо ч юм уу те одоо нэг том төсөл дээр ажиллаж байгаа энийг үр дүнгийн үзээд тэгээд нэг одоо тэр өөрийнхөө хөрөнгө мөнгөний асуудлыг тодорхой нэг хэмжээнд нэг шатанд хүрчхээр за тэгчээл ер нь бол ингэж нэг явандаа гэж ярьж идэг. Энэ бол хэзээ ч тийм байдаггүй. Хүний одоо тэр дотоод тий одоо тарих тэр ухамсар бол програмчлагдсан байдаг болохоор нэг зүйл дуусахад хүн дараагийнхаа зүйл рүү ингээд ахаад явж идэг. Өөрөө тэрийгэ мэддэггүй, хэзээ зогсдөггүй. Тийм болохоор одоо өөрийгөө жоохон хөндлөнгөөс хараад өөртөө ухаарад хүний нас асар богинохон юм байна. Энэ бол хизэж хилж ирэхгүй үхэл гэдэг зүйл бол тийм болохоор энийг бол хүн маш эртнээс энд суралцаад өөрийн авч чадах бүх нөөц болцоогоороо бүх цаг хугацаагаа ашиглаад энэ мэдлэгийг олж аваад явж явах хэрэгтэй байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хизэж бүх хаашин тавиараа өөрөө та гэртеж байсан өөртөө хуучин бол заавал тэр устдаас өөрийгөө тусгаарлаж агууд очиж бяцлагдаг гэж одоо хуучны одоо гэгэрсэн хүмүүс ингэж ярьдаг байсан бол одоо бид нарт их шаардлага алга байна. Өөртөө нэг сайхан бяцлагал хийдэг, өөртөө төвлөрдөг нэг жижиг өрөө ч юм уу нэг булан байхад л одоо хангалттай болцсон юм сайхан цаг үе байна. Таныг сатааруулах зүйл байхгүй. Тийм болохоор энэ сүнслэг хөгжлийн төлөөх аяллаа бол эрт эхлүүлээрэй гэж хэлмээр байна. Өнөөдрийн дугаар ийхүү өндөрлж байна үзэгчтэй. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.